байцгаана уу? Өвглийн дүрслэл өрөөний гишүүд болон Монгол подкастын сонсогчдоо. Өнөөдөр үндэсний статистикийн хорооны аж ахуйн нэгж байгууллага хуваарай хөдөлмөр эрхлэгчдийн тооллого 2021 оны тооллого яг одоо явагдаж байгаа. Тэгэхээр энэ тооллогын талаар, тооллогын явцын талаар болон ер нь тооллогын ач холбогдлын талаар ярилцахаар өнөөдөр зочин орсон байгаа. Тэгээд манай зочноор үндэсний статистикийн хорооны бодлого хамтын ажиллагааны газрын ахлах статистикч Баасан хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд манай зочноор орж аваад баярлалаа. За баярлалаа. Миний ойлгож байгаагаар болохоор ерөнхийдөө нөгөө бизнес регистрийн сан гэдэг статистикийн хороонд тийм том мэдээллийн сан байгаа шүү дээ. Аж ахуйн нэгж байгууллагын одоо бүхэл салбарын одоо аж ахуйн нэгж байгууллагын талаар одоо ажилчдын тоо, орлого зарлагаас эхлүүлээд бүх мэдээлэл бол энэ санд нэгтгэгдэж байгаа. Тэгэхээр энэ сангийн одоо мэдээллийг бүрдүүлэхний гол их үүсвэр нь бол энэ тооллого гэж ойлгоод байгаа. Тэгээд тооллогынхаа талаар та товчхон одоо биднэрт мэдээлэл өгөөч. За тэг. За 2021 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлээд аж ахуйн нэгжийн болон хуваарь хөдөлмөр эрхлэгч явуулсан ээлж тооллого бол эхлээд за одоо бол ерөнхийдөө төгсгөл чатанд ороод 12 дугаар сарын 1-нд одоо дуусах юм ойртой байгаа. За тэгэхээр эхлээд одоо энэ аж ахуйн нэгж байгууллагын тооллогын талаар ярихаас өмнө ер нь одоо энэ тооллогын талаарх энэ мэдээлэл ер нь статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон цаашдаа ер нь ямар хуу чиглэлд одоо энэ үйл ажиллагаа чиглүүлж зорж ажиллаж байгаа гэдэг талаар бас нэг товчхон хэлээд ярьсан дээр баг гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө нийгмийн эдийн засагт бүхэл үйл явц чи одоо нөгөө хүнээс маш их одоо хурд шаардж байгаа тухайн цаг үедээ тухайн яг мэдээлэл нь тухайн хугацаанд хэрэгтэй байх мэдээлэл одоо хоцрогдол гэх юм яг энэ асуудал бол яг сүүлийн одоо үед хэм нэлийн юм хугацаар тавигдж байна л да. Тэгэхээр яг энэ байдалд одоо уйлдуулаад манай байгууллагаас ер нь ямар ажилчхан байгуулж явж байна гэхээр одоо нөгөө төрийн байгууллагуудын мэдээллийн санг нэгтгэж уйлдуулах тэгээд энэ уйлдуулж байгаа мэдээллийн сан дээр одоо тулгуурлаж одоо шийдвэр гаргагчдад одоо нотлохонд суурилсан шийдвэр гаргах ийм шаардлагуудад зүйлсээр тулгарч байгаа. За жишээлх юм бол одоо амжиргааны түвшнээс доогуур орлоготой байгаа өрхийн тоо одоо 2021 оны 11 сарын 25-ны өдрийн байдлаар ер нь Монгол улсын хэмжээнд хичнээн байгаа юм тийм. Яг нийгмийн халамж үйлчлэгээ шаардлагатай өрөх хүн амч гэх юм хэд байгаа гэдгийг өнгөрсөн одоо 2020 оны судалгаан дээр ярих биш яг одоо өнөөдрийн байдлаар хэд байгаа юм бэ гэдгийг бол гаргаж ирж тэгээд тэр нь тохирсон одоо шийдвэрийг гаргаж ингэж явах зайлшгүй шаардлагатай ийм цаг үе л гэсэн. За тэгээд одоо төрийн эрх хөгжлийг бий болгох төрийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн санд бий болгох уялдуулах энэ ажлыг бол одоо ингээд хийгээд эхлэл одоо шатнд даавлын дээр ажиллагад хийгдээд явж байгаа. За тэгэхээр энэ аж ахуйн нэгж байгууллагын одоо энэ тооллого маань одоо яг энэ асуулын нэг хөгжлийн шийдвэр гаргалтыг одоо илүү оновчтой болгох, нотлохонд суурилсан шийдвэр гаргалтыг илүү одоо чанартай болгох энэ ажлын одоо бас л нэг чухал үндэс гэсэн үг. Тэгэхээр аж ахуйн нэгжийн тооллого нь өөрөө маш том мэдээллийн сан болж байгаа. Түрүүн та хэлсэн бизнес регистрийн сан гэж Монгол улсын хэмжээний одоо бүх аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийг одоо агуулсан ийм сан бол одоо үндэсний статистикийн хороонд бол байдаг. За тэгээд статистикийн тухай хуульд зааснаар бол одоо 5 жил тутам бол энэ аж ахуйн нэгжийн тооллогыг бол зохион байгуулнаа гэж одоо хуульд бол заасан байдаг. Тэгэхээр хууль заасан чиглэл гэхэд хүрээнд бол аж ахуйн нэгжийн тооллогыг бол энэ онд бол одоо зохион байгуулж байгаа. За тэгээ энэ он одоогийн аж ахуйн нэгжийн тооллогын онцлог нь юу юм бэ гэхээр за нэгдүгээрт бол одоо 2020 оны 1-р сараас эхлээд ингээд дэлхийн нийтээр энэ коронавирус цар тахал одоо тархаж энэ цар тахалтай холбоотойгоор бол бүх улс орнуудын одоо нийгмийн эдийн засагт бол ингээд
тодорхой нөлөөллүүдийг үзүүлээд улс орон бүрийн цартахал тохирсон бодлого шийдвэрүүдийг засгийн газрууд нь ингээд гаргаад ингээд явж байгаа. За энэтэй холбоотойгоор аж ахуйн үйл ажиллагаа ч гэсэн болцсон, саадсан. За тэгээд тооллого маань энэ цартахалтай холбогдоод бол нэгдүгээр одоо өвлийн хуулиар зохион байгуулагдаж байна. За өмнө нь бол одоо 2016 он, за 11 он ч гэх юм те, одоо 2006 он, 98 он, 94, 91 ч гэх юм. Энэ өмнөх тооллогод бол дандаа одоо 4-5 сард ч юм уу те, хавар зуны хөвлөрөд ингэ зохион байгуулагддаг. Энэ удаагийн тооллого бол цартахалтай үед өвлийн хуулиар зохион байгуулагдаж байна. За хоёрдугаарт бол одоо 100% бол цахиммаар буюу онлайн одоо горимдол шилжиж 100% онлайнаар энэ удаагийн тооллого зохион байгуулагдаж байгаа. За энэгээр бол онцлог. За тэгээд өмнө нь бол аж ахуйн нэгж байгууллагуудын одоо судалгааг авч ингэж нэгтгэдэг байсан бол энэ удаад бол хойрын хөдөлмөр эрхлэгч болтоо нэмэгдсэн байгаа. За тэгээд бид энэ тооллого гэдэг маань тухайн одоо хамруулах ёстой нэгжийг одоо бүрэн одоо хамруулах ёстой ажиглалтын гэх юм одоо тооллого хамруулах ёстой бүх нэгж нь бүрэн хамрагддаг. Одоо статистикийн хувьд бол нэлээдгүй ажиглалт гэж хэлдэг, нэлээдгүй ажиглалтын хэлбэр тооллого байдаг. Тэгэхээр энэ бол ямар нэгэн түүрээр биш, нэгжүүдээс юмгийн түүрлсэн байдал биш, бүх одоо үйл ажиллагаа эрхлэлтийн байдлаас үл хамаарч одоо Монгол улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хойрын хөдөлмөр эрхлэгчийн иргэд болон аж ахуйн нэгжүүд бол бүгдээр хамрагдах хэрэгтэй юм байна. Тэгэхээр ингээд айгүй бол нөгөө онцлогтой юм тооллого энэ жил болж байгаа юм байна л да. Нэгдүгээр ингээд 100% онлайн явж байгаа гэдэг нь бол нөгөө хамрагдаж байгаа хүмүүст ч гэсэн илүү амар байж магадгүй. Ер нь ингээд аж ахуйн нэгж байгууллага гэхэр чинь бүхэл төрлийн компани нөгөө хоршоо нөхөрлөл төрийн бас байгууллага гэх бүгдээрээ орж байгаа тий. Энэ жилийн нэг хуваарай хөдөлмөр гэдгийг ер нь юу гэж ойлгох юм бэ? Тийм тэгэхээр яг хойрын хөдөлмөр эрхлэгч гэдэг нь ингээд юу гэж ойлгож болох вэ? Одоо ямар нэгэн орлого олох одоо эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Тийм одоо ерөнхийдөө иргэнийг л тэгж болно. За бидний хамгийн одоо түгээмэл энгийнээр одоо хэлэх юм бол одоо таксинд явдаг таксины жолооч гэдэг юм те. За эсвэл одоо нэг хотол засдаг, хотол засварчин. Эсвэл одоо нэг оёдлын жижиг одоо үйлдвэрлэл эрхэлдэг. За гэртээ одоо оёдлын захиалга аваад оёдлын одоо юу гэдэг те үйлдвэрлэл эрхлээд ингээд янз бүрийн засвар хийдэг ч гэдэг юм те. За одоо мужаан өөр юу гэдэг те түүц одоо ажиллаулдаг гэх мэтчлэн энэ одоо бүхэл төрлийн эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож орлого олж байгаа энэ хүмүүсийг бол ерөнхийдөө хойрын хөдөлмөр эрхлэгч гэж ойлгож болно. За тэгээ хойрын хөдөлмөр эрхлэгчдийг энэ жил энэ удаагийн тооллого шинээр одоо нэмсэн нь сүүлийн үед бол одоо жижиг дунд үйлдвэрлэл бол нэлээд эрхлэх болсон. Эдийн засаг бас жижиг дунд үйлдвэрлэл бол тодорхой хэмжээний ингээд хувь нэмрийг оруулах болсон. Тэгэхээр энэ удаагийн тооллогод энэ хойрын хөдөлмөр эрхлэгчд хамрагдсанараа хойрын хөдөлмөр эрхлэгчдийн одоо нэгдсэн мэдээллийн сан бий болж одоо яг бодлого боловсруулагчдад бол шийдвэр гаргах төвчний хүмүүст бол суурь мэдээллийн сан одоо бүрэн одоо юм сан очиж одоо тэд нар бол яг энэ сан дээр үндэслэж хойрын хөдөлмөр эрхлэх шаардлагатай одоо бодлого шийдрийг л одоо үнэн зөвөөр одоо гаргах ийм л одоо суурь нөхцөл нь болж өгч байна гэсэн үг л дээ. Аж ахуйн нэгж байгууллагын тооллогод бол ерөөсөө үйл ажиллагаа явуулж байгаа байдлаас үл хамааран өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа. Тэгэхээр энд бол одоо Монгол улсад бүртгэлтэй бүх одоо аж ахуйн нэгж байна, төрийн өмчт одоо үйлдвэрийн газрууд, орон нутгийн өмчийн оролцоотой орон нутгийн өмчт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, төрийн өмчт үйлдвэрийн газрууд. За тэгээд одоо бүх төрлийн одоо төрийн бус байгууллагууд одоо тийм гишүүдийн үйлчилдэг, нийгэмд үйлчилдэг бүх одоо төрийн бус байгууллагууд. За тэгээд одоо бүх төрлийн одоо хоршоо тийм хадгалан зээлийн хоршоо гэх мэтлэн сангууд гэдэг юм уу. За тэгээд төрийн байгууллагууд одоо мөн байгаа. За тэгээд мөн одоо улсын бүртгэлийн ерөнхий газарт одоо бүртгэгддэг, улсын дээшүүд бүртгэгддэг одоо улс төрийн нам бай тийм улс төрийн нам хэвсэл. За мөн одоо олон улсын байгууллагууд, элчин сайдын яам гэдэг ер нь одоо
Монгол улсад бүртгэлтэй бүхэл одоо аж ахуйн нэгжүүд энэ удаагийн тооллогод бол хамрагдана гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо нийт нэг 215 мянга орчмын аж ахуйн нэгжээс үйл ажиллагаа явуулж байгаа нэг 95 мянга орчим аж ахуйн нэгж байгаа. За үлдсэн нь бол яг одоо тогтмолт үйл ажиллагаа явуулах байгаа. Тэгэхээр яг энэ үйл ажиллагаа явуулж байгаа ялангуяа энэ одоо аж ахуйн нэгжүүд маань энэ тооллогоо бол одоо үлдсэн хугацаанд хэрвээ тоологдож амжаагүй байгаа бол ингээ бүрэн тооллогодоо бол ингээ хамрагдах шаардлагатай гэсэн үг. Тооллогод яаж хамрагдах вэ гэхээр тооллого цэг 12 цэг хэмээн гэсэн цахим хуудасаар орж болвол тооллогодоо хамрагдана. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд бол аж ахуйн нэгжийн хувьд татварын системд нэвтрэх одоо нэр болон нууц үгээрээ дамжиж тооллогод хамрагдана. За хуваарийн хөдөлмөр эрхлэгчийн хувьд бол за одоо хүн ам өрхийн мэдээллийн санд одоо бүртгэлтэй регистрийн дугаар, нэр регистрийн дугаараа за мөн одоо татварын системд нэвтрэх одоо ихээр юм род тооллогод хамрагдах юм боломжтой байгаа. Би нэг саяхан нэг твит харж ирсэн байхгүй юу? Тэн дээр юу гэсэн мэт гэхээр тооллого явагдаж байгаа юм. Тэгээд ингэж нөгөө аж ахуйн нэгжийн ингэж тоолох юм хэрэг байд юм уу? Бидний бүх мэдээлэл чинь нөгөө татвар дээр байгаа, нийгмийн даатгал дээр байгаа тэр энэ чинь юм илүү ажил болоод байгаа юм шүү гэсэн нэг тийм твит явж ирсэн байхгүй юу? Ер нь л яг бусад улс орнуудад бол economic census буюу одоо эдийн засгийн economic survey гэх яг эдийн засгийн судалгаа гэж ерөнхийдөө зохион байгуулдаг. За зарим улс орнууд бол 2-3 жилд, за зарим нь бол 5 жил тутамшигт юм үү? Эдийн засгийн судалгаа гэж зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн судалгаа явуулснараа тухайн одоо улсынхаа бизнесийн орчин ерөнхийдөө ямар хөө төвшөнд байгаа юм бэ? Аль салбаруудад одоо өсөлт, хөгжил, дэвшилт гараад байна. Аль салбарууд нь одоо юу гэдэг хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Аль салбарууд нь одоо инновац гэдэг юм үү те мэдлэг одоо инновацыг ашиглаж нэвтрүүлэх, шинэ технологид одоо нэвтрүүлэх гэдэг юм уу энэ одоо процесс аль салбарт нь төлөх үе өгч байна. Аль салбарт нь одоо хомсдол болоод байна те. Аль салбарт нь төрийн бодлого зайлшгүй одоо хийх төрийн бодлого хэрэгцээтэй байна те. Тэр бүх одоо мэдээллийг бол энэ судалгаан дээр үндэслэлтэй гаргах шаардлагатай. Тэгэхээр манай улсын хувьд бол яг хууль заасан аж ахуйн нэгжийн тооллого гэхээс илүүтэйгээр ер нь бол эдийн засгийн судалгаа гэдэг агуулгаар ойлгох хэрэгтэй. Тэр тооллого гэдэг бол зөвхөн одоо аж ахуйн нэгж байгууллага болон хуваарийн хөдөлмөр эрхлэгчдийн тоо гаргана гэсэн асуудал ерөөсөө биш. Угаасаа ер нь тоо нь бол улсын бүртгэлийн ерөнхий газарт одоо бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн тоо бол одоо байгаа шүү дээ. 125 мянган аж ахуйн нэгж яг бүртгэлээрээ бол бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр яг тооллого гэдэг үгтэй аж ахуйн нэгжийн тооллого гэдэг яг хуульд заагдсан. За тэгсэн мөртөө яг үнэн чанартай бол энэ бол эдийн засгийн судалгаа юм аа. Монгол улс өөрийнхөө нутаг дэвсгэр төр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжээ бол цогцоор нь одоо ингэ судалж тэдэнд шаардлагатай төрийн бодлого шийдвэрийг бол цаашдаа төлөвлөж гаргах ийм суур мэдээллийн санал бий болгож байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээд ер нь яг нөгөө бизнес эрхлэгчийн хувьд эсвэл хуваарь бизнес эрхлэгчийн хувьд аваад үзэх юм бол нэг талаасаа нөгөө ямар нэгэн төрийн бодлого шийдвэрт ч юм уу тухайн салбарын хөгжилд өөрийнхөө дуу хоолойг хүргэх нэг тийм арга зам юм болоо гэж бас хараад байна л та. Тэгээд энэ бол хамгийн том давуу тал юм болов уу гэж яг нөгөө хувь судалгаанд хамрагдаж байгаа хүн нэгжүүдийн хувьд гэж харж байна. Тийм тэгэхээр одоо нөгөө тооллого маань ерөөдөө хууль заасан хугацаагаар одоо 5 жил тутам бол ингээд аж ахуйн нэгжийн тооллого зохион байгуулна гэж заасан байгаа. Тэгэхээр одоо дараачийн тооллого 2026 онд явагдана. Тэгэхээр одоо энэ удаагийн тооллогын мэдээллийн сан бол эх 5 жилдээ бол Монгол улсын төрөөс энэ аж ахуйн нэгжүүд энэ хуваарь хөдөлмөр эрхлэгчдийн талаар ямар бодлого боловсруулж ямар зөв зөвхөн зөв бодлого боловсруулж явуулахыг гэдэг том мэдээллийн сан буюу одоо юм өгөгдөл болж өгнө л гэж ингэж бид бол ойлгоно гэсэн үг. Аж ахуйн нэгж байгууллагуудын нэгтлэн бодогч гэдэг юм уу те. Тэгээд энэ нөгөө үндсэн энэ судалгаа мэдээ тайлан гаргадаг хүмүүсийн хувьд хөвчлэн одоо ямар асуудлууд ярьдаг вэ гэхээр одоо юу гэдгийг те жил болгоно одоо
татврын байгууллагууд гэдэг юм уу эсвэл нийгмийн даатгалын байгууллагууд өөр бусад байгууллагууд одоо ингээд өгдөг мэдээллүүдийг одоо юу гэдэг нь давхардууж ингээд асуух ингээд тохиолдлууд байгаа тань л хэд одоо өсвөр байж гэдэг юм их асуудлууд одоо ингээд бас яригдж байна л да. Тэгэхээр тооллого бол яадаг вөхөр яг одоо бусад одоо энэ байгууллагууд дээр байгаа мэдээллээс гадна яг одоо тэр жил болгоны судалгаагаар авдаг бусад одоо мэдээллүүдийг 5 жилийн нэг удаа энэ мэдээллийг цуглуулж байгаа гэдэг утгаараа бол арай жоохон дэлгэрэнгүй наривчлсан юм асуудлуудыг бол оруулж өгдөг. Тэгээд энэ нөгөө талаас нь яаж юм гэхээр жил болгон одоо ингээд нөгөө бусад байгууллагуудаа одоо гаргаж байгаа мэдээлэлтэй бас нэг харьцуулах тулгах гэдэг юм те бас нэг иймэрхүү ажил бол бас байгаа. За тэгээд хамгийн гол юм нь бол яг үгээр 5 жилийн нэг удаа энэ тоолгыг зохион байгуулж байгаа учраас мэдээж яг жил болгон гаргадаг бол илүү наривчлсан тэгээ бусад байгууллагуудад гаргадаг гэх юм уу тийм наривчлсан мэдээллүүдийг одоо оруулж өгч байгаа гэдэг утгаараа бол жил болгон гаргадаг юм сарай өөр байгаа гэсэн үг. Тэгээд нөгөө янз бүрийн бизнесийн холбоотой судалгаа хийж хахад тоо мэдээлэлээс илүү дэлгэрэнгүй нөгөө наривчлсан гүн рүү норсон тийм мэдээллүүд шаардлагатай болдог. Энэ тоолгын хувьд бас нөгөө хуваарай бизнес эрхлэгчдийг хамруулсан нөгөө яг жижиг дунд үйлдвэр гэдэг тал руугаа тий илүү нөгөө ямар бодлого баримтлах гэдэг яг тэр нөгөө чиглэлийн юмнууд гарч ирэхэд бас нэлээд хэрэг болох байх гэж бодож байна. Дээрээс нь нөгөө нэг хүүсээр ангилсан мэдээлэл ялангуяа нөгөө бизнесийн орчны холбогдлолтой эрхтэй болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн өөр ямар нэг ялгаа асуудал өөр зүйл байгаа мó үгүй мó гэдгийг бас харах боломж гарч байгаа гэж ойлгосон. Тэгэхээр ер нь тоол одоо гол ийм чиглэлийн мэдээллүүд бид нар бүрдүүлнэ гэдгийг нэг товчхон нөгөө нэг товчхон тийм англиар ч юм уу хэлж өгвөл ерөнхийдөө яг том юмнууд нь юу вэ гэхээр ерөнхийдөө бизнесийн төлөв хандлага аж ахуйн гэж байгууллагууд ер нь ямар байна? Одоо шилэн коронавирустай халдварын цар тахалтай нөхцөл байдал цар тахал ер нь аж ахуйн нэгжүүдэд ер нь ямар нөлөө үзүүлээд байгаа юм те? За ингээд бид нар бол мэдээ цар тахал аж ахуйн маш сөрөг нөлөө үзүүлсэн гэдгийг бол одоо бүгдээр мэдж байгаа. Гэхдээ ямар аж ахуйн нэгжүүдэд одоо шилжих юм бол хэр их одоо хүн зүйн нөлөөлөд байгаа тийм нөлөөлөл нь өөрөө ямар байгаад байгаа гэдэг нь бол энэ аж ахуйн нэгж тоолгын үр дүнгээс нэрвчилж гарч ирнэ. За тэгээ мөн одоо энэ аж ахуйн нэгжүүдэд одоо зайлшгүй шаардлагатай байгаа одоо төрөөс дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа юм яг юу юм бэ гэдгийг бас нэрвчилж гарч ирнэ. Төрийн дарамт одоо шилжих юм бол ямар байна? Одоо нөгөө маш олон төрлийн зөвшөөрлүүдийг одоо үйл ажиллагаа явуулахад төрөөс их шаардж байна гэж байна тийм. Тэгэхээр энэ одоо зөвшөөрлүүд нь аж ахуйн нэгжлэр яг ямар томоохон аж ахуйн нэгжүүд юм уу эсвэл одоо нэг баг дунд орлоготой аж ахуйн нэгжүүд ч юм уу тийм. Энэ дээр ямар аж ахуйн нэгжүүд нь одоо энэ зөвшөөрлөх хүн тусаад байна ч гэх юм уу тийм. Гэх мэтчлэн одоо энэ төрөөс үзүүлж байгаа одоо энэ нэг зөвшөөрөл үйлчлэгээ одоо энэ дарамт өөр юу гэдэг нь бусад энэ төрийн явуулж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээлэл за тэгээд энэ ер нь энэ техник технологийн дэвшлийг ашиглаж аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаанд энэ инновацийг нэвтрүүлж байгаа байдал ер нь ямар хуу төвшөнд байна те инновац нэвтрэлт энэ аж ахуйн нэгжүүдийн хувьд бол ямар байна ямар одоо салбарын аж ахуйн нэгжүүд одоо үйл ажиллагаанд инновацийг түлхүү нэвтрүүлж одоо явж байна те за тэгээд одоо нэг дотоод одоо хүний нөөцийн чадвах энэ боломж тал дээр аж ахуйн нэгжүүд хэрхэн яаж анхаарч байна түрүүний таны ярьсан нөгөө хүйсээр гаргаж байгаа мэдээлэл гэдэг дээр үнэлж одоо судалгаа хөгжүүлэлтийн ажил гэж одоо нэг том бүлэг тоолгын асуулгууд маань орсон байгаа. Тэгэхээр судалгаа хөгжүүлэлтийн ажлыг тухайн одоо онд бол одоо аж ахуйн нэгжүүд хийсэн үү? Хэрвээ хийсэн бол одоо ямар төсөл хөтөлбөрүүдээр ажилласан, олон улсын гэдэг юм уу дотоодын эсвэл одоо бусад байгууллагатай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн үү те. За тэгээд тэднэрт нь одоо ямар төрлийн ажилтнууд нь одоо хамрагдсан. За тэн дээр нь хэрвээ эмэгтэй ажилтан байгаа бол ямар мэргэжлийн ямар одоо эмэгтэй ажилтнанд тэнд нь ажилласан гэх мэтчлэн хүйсээр бол ингээд ялангуяа одоо энэ ажиллагчдын тоотой холбоотой зөвлөлт дандаа хүйсээр бол ингээд задлж гарч байгаа. За тэг яг ерөнхийдөө тоомлох юм бол эдийн засгийн холбоотой бизнесийн одоогийн байгаа нөхцөл байдал за тэгээд тэр судалгаа шинжилгээний ажлыг яаж нэвтрүүлжээ. За шинэ техник технологи инновацыг үйл ажиллагаанд хэр нэвтрүүлж байна. За тэгээ одоо интернетийн хэрэглээ интернет хэрэглэж байгаа ажилтан одоо тэр компьютер одоо тэр техник хангамж талд аж ахуйн нэгжүүдийн чадвах ерөнхийдөө ямар хуу төвшөнд байна те.
гэх мэтчлэн одоо эдгээр үзүүлэлтүүдийн бол одоо тоолгын үр дүнгээс бол одоо наривчилж ингэж гарч ирнэ гэсэн үг. Тийм тэгээд одоо эн чинь бол нөгөө аж ахуйн нэгжүүд маань төрөл эдийн засгийн одоо бүхэл салбаруудад одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын дагуу буюу одоо юу гэдгийг үйлдвэрлэлийн эсвэл үйлчилгээний эсвэл одоо бусад одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань бас ингээд төрөл салбар бүрээр явуулнаар явчих мэдээлэлүүд бол ингэж гарах боломжтой гэсэн үг. Би нөгөө Тунгаахугийн бас нөгөө Тунгаахугаас тоолгод хамрагдсан байгаа. Тэгээ нөгөө асуултууд гарч хахад айгүй гоё дэлгэрэнгүй асуултууд байсан. Тэгээд яг эндгээр асуултууд ингээд яг ингээд бүх одоо яг тоолгын бүх хамрагдсан хүмүүсийн хүрээнд ингээд гараад ирэх юм бол айгүй гоё олон төрлийн дүгнэлтүүд тэр дотроос санаанууд эсвэл бодлогын шийдлүүд гарах боломжтой юм ингэж харсан. Бас нэг сонирхолтой юм нөгөө нэг ажлын байрны шаардлагатай ажлын байр гэсэн байсан баха тий. Тэн дээр ер нь ямар хөө ажлын байр дутагдaltaй байна гэдэг бас мэдээлэлүүд ч гэсэн явж исэн. Тэгэхээр тоолгын үр дүнг бол маш хүлээж байгаа айгүй дэлгэрэнгүй юм наривчилсан үр дүнгууд гарахаар байлээ. Нөгөө талаас нөгөө орон нутагт ч юм уу янз бүрийн нөгөө онлайнаар холбогдох боломжгүй тийм асуудал ер нь хэрэг гарч байгаа бол энэ дээр ямар шийдлүүд байгаа бол Танаас гадна нөгөө хуваарай бизнес эрхлэгчид хамрагдаж байгаа гэхээр иргэд хамрагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас иймэрхүү интернетийн ямар нэгэн асуудал ч гэдэг юм уу тиймэрхүү асуудлууд ер нь гарч байгаа болов. Тэгэхээр ер нь бол манай улсын хэмжээнд бол хөдөө орон нутагт бол мэдээж интернетийн хүрэлцээ хангамж бол мэдээж бол одоо нийслэл Улаанбаатар хотод харьцуулбал бас дутмаг асуудалтай зүйлүүд нэлээдгүй. Үнэхээр одоо хөдөө орон нутагт одоо юу гэдгийг интернетгүй ямар ч онлайнаар орох юм ямар ч боломжгүй байгаа тохиолдолд одоо харьяа сум дүүргийнхээ эсвэл аймаг нийслэлийнхээ одоо статистикийн хилцтэй юм уу эсвэл дүүргийнхээ аймаг дүүргийнхээ тоолгын комисстэй уцаар холбогдоод бол мэдээлэл өгч болно. Тэгэхээр бол аль болох боломжтой бүхэл хэлбэрүүдийг ашиглаж явуулж байгаа гэж хэлж болно. Зарим тохиолдолд уцаар мэдээллийг цуглуулна. Зарим тохиолдолд одоо бичиж очиод одоо юу гэдэг цаасан маягтан дээр авах юм тохиолдлооч гарч байгаа гэхээр тухайн шатныхаа одоо аймгийн юм уу эсвэл дүүргийн эсвэл хорооны сумынхаа тоолгын комисстэй холбогдоод тэгээд тухайн тэр тоолгын комисс дээр өөрийн биеэр очиод тооллогот бол хамрагдаж болно. 100% одоо онлайн гээд зөвхөн онлайнаар авна гэж одоо юм хатуур шаардлага бол тавихгүй байгаа гэсэн. За тэгээ энэ дээр нэг юм нэмээд хэлэхэд одоо нөгөө яаж хамрагдахаа мэдхгүй одоо юу гэдэг татварын системд нэвтрэхнээр нууцгүй мартсан ч гэдэг юм уу те. За эсвэл одоо яг нөгөө тухайн компани мэдээлэл өгөх хүн одоо юу гэдэг гадагшаа явсан ч гэдэг янз бүрийн шалтгаантай юм аж ахуйн нэгжүүд байх юм бол яг тийм шалтгаантай аж ахуйн нэгжүүдийн хувьд яг одоо тухайн аж ахуйн нэгжийг төлөөлөх боломжтой одоо тийм хүмүүс нь харьяа одоо дүүрэг болон сум аймаг нийслэлийн тоолгын комисстэй холбогдоод тэр манай тоологч нар болон дүүргийн тоолгын комиссийн гишүүдээсээ зөвлөгөө аваад за тэгээ тоолгоод хамрагдах шаардлагатай гэсэн. Тэгэхээр нөгөө нэвтрүүлгээр нууц үгүй мэдхгүй гэдэг юм эсвэл яаж хамрагдах гэдэг юм мэдхгүй ингээд мэдгүйгээсээ болоод ингээд тоолгоод хамрагдах нь хоцорч болохгүй. Тэгэхээр аль болох нөгөө энэ тоолгоод хамрагдах ямар боломж байна тэр бүх боломж болцоог хайш энэ холбогдох одоо мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад ингээд тоолгодоо хамрагдах юм дайшгүй шаардлагатай байгаа. Зарим аж ахуйн нэгжүүдийн хувьд бол ямар асуудлууд гарч ирэх гэхээр нөгөө тоолго маань маш олон төрлийн асуудалтай энэ маш их цаг хугацаа авч ирэх гэсэн юм хөөс саналуудыг хэлж байгаа. Тэгэхээр энэ нөгөө 5 жилд нэг удаа болж байгаа. Энэ тоолгын үндсэн зорилго нь өөрөө олон төрлийн наривчсан асуултуудыг ингэж асууж яж тэр мэдээллийн сан дээр үндэслэж яг тэнд зориулсан одоо юу гэдгийг те яг судалгаа бодтой мэдээлэл суурилсан нотлон суурилсан шийдвэр гаргалт тийм төлөөл одоо өмнө зөв одоо шийдвэр гаргалт одоо аж ахуйн нэгжүүд иргэдтэй рүүгээ илүү чиглэсэн ийм шийдвэр гаргалт хийх ийм суурь мэдээллийн сан үүсгэж
жил одоо ийм олон төрлийн үндсэндээ бол асуулгыг наривчилж ингэж асууж байгаа шүү гэдгийг бол сайн ойлгох хэрэгтэй. Тэрнээс бол одоо юу гэдгийг тухайн аж ахуйн нэгжийн хувьд бол одоо юу гэдэг яг манай аж ахуйн нэгж дээр одоо ямар ашигтай юм бэ гэх юм үү те. Одоо энэ тоолоод хамрагцсараа надад одоо ямар үр ашиг бий болох юм бэ? Яг бодит одоо юу гэдгийг энд эерэг нөлөө байна уу гэж ингэж асуудаг. Тэгэхээр яг эерэг нөлөө нь бол яг танаас салбарт одоо ингээд хууль эрх зүйн орчин хэрэг тутмаг байгаа бол яг тэнд чинь тохирсон ийм бодлогыг бол одоо төрөөс гаргахад энэ таны өгж байгаа энэ мэдээллийн сан чинь маш том хувь нэмэр болох нь шүү гэдгийг бол аж ахуйн нэгжүүд энэ хуваарь хөдөлмөр эрхлэгчд бол бид бол маш сайн ойлгох хэрэгтэй гэж ингэж бодож. За бүр нь тоолгын маань үр дүн нь одоо хизээгээр боловсруулагдаж бидний гар дээр ирэх бол мэдээж ийм олон тооны одоо мэдээлэл цуглуулж байгаа дээр дараа нь хяналт боловсруулалт гэдэг их ажил байгаа ах л та. Тэмдэглэг тооллогын дүн бол одоо нэг тооллогын одоо ажил дууссаны дараа бол мэдээж одоо боловсруулалтын ажил бол мэдээж маш их цагийг авдаг. Боловсруулаад за тэгээ үр дүнгээ бичих хугацаа ерөнхийдөө бидний төлөвлөж байгаа бол эх оны одоо дундуур буюу одоо 2022 оны дагас жил хавар үр дүн гарах болов гэсэн ийм ерөнхийдөө төсөөлөлтэй байна. Тэгэхээр 22 оны 6-7 сарын үед бол өнөөс эхний байдлаар товч дүн бол гарах байхаа гэж ингэж бодож байна. За баярлалаа. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө тоолгын талаар товч мэдээлэл өглөө. Танд хэлээгүй үлдсэн зүйл байвал бас хэлэхгүй юу? За тэгэхээр тоолгын маань одоо хугацаа 11 сарын 1-ээс 12 сарын 1-ний өдрүүд бол ингээд улс орон дээр нэгж байгаа. Одоо тоолго дуусахад одоо өнөөдөр 25 гэж үндсэндээ тэгээд 5 хоногийн хугацаа болчихсон байна. Тэгэхээр энэ үлдсэн хугацаанд бол тоолгод хамрагдаагүй аж ахуйн нэгжүүд за мөн одоо хуваарь хөдөлмөр эрхлэгч маань бол яг хугацаанд амжиж бол тоолготой хамрагдах шаардлагатай. Тоолго маань өөрөө статистикийн тухай хуульд заасан за мөн одоо улсын тоолгод бол аж ахуйн нэгжүүд за мөн одоо хуваарь хөдөлмөр эрхлэгчд бол заавал хамрагдах ёстой гэдэг хуульд бол ингэ тодорхой заагаад өгсөн байдаг. Тэгэхээр нөгөө энэ тооллогын маань үндсэн ач холбогдол нь бол ерөөсөө юу байна гэхээр тухайн аж ахуйн нэгж иргэн хуваарь хөдөлмөр эрхлэгч танд зориулсан таны одоо цаашдын үйл ажиллагаа ер нь ямар хуу төвшөнд яаж одоо явагдах вэ? Тэн дээр чинь төр одоо ямар байдлаар одоо дэмжлэг үзүүлэх ёстой юм бэ те? Төр бол мэдээж одоо бүх салбарт одоо ингэж оролцсон гэхээс илүүтэйгээр яг бодлогын одоо мэдээж яг салбар бүрт зөв одоо тавьж тэр гарц замын л одоо үндсэндээ чигдрүүлэх гэдэг юм те зөв одоо тэр суур нөхцөлийн л хангаж өгөөд энэ дээр нь одоо бизнес эрхлэгч хуваарь хөдөлмөр эрхлэгчд бол өөрсдөө үйл ажиллагааг яг тэр зөв урсгалынхаа дагуу л ингэж яваа хийгээд үргэлжлүүлээд явах юм л одоо боломж нөхцөл одоо бүрдэн одоо тэрний үндсэн дээр л энэ тоолгыг хийж төрийн шийдвэрээ гаргах гээд одоо ингээд хуулийн дагуу ингээд энэ тоолго ажлууд ингээд зохион байгуулад ингээд явуулж байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд энэ хуваарь хөдөлмөр эрхлэгч нэрхэд маань аль болохоо ингээд цааргалгүй тэгээ нэг хуулийнхаа хугацаанд багтаад өөрсдийнхөө одоо хуулиар хүлээсэн мөргийг биелүүлээд ингээд идэвхтэй хамрагдаарай гэж хэлмээр. Одоогийн байдлаар бол манай үйл ажиллагаа явуулж байгаа энэ аж ахуйн нэгжүүд манаас харьяа дүүргийн тоолгын бас комиссын статистикийн хэлцтэй ингэж холбогдоод бас ямар асуулт одоо яаж бүглэх үү бас гарч байгаа хүндрэл түвшээлүүдээ бас ярилцаад ингээд бас ихтэй хамрагдаад ингээд явж байгаа. Тэгээд нийтээ үдсэн хугацаанд нийт аж ахуйн нэгж байгууллага хуваарь хөдөлмөр эрхлэгчд маань тооллого 12 цэг нэгсэн энэ захин хугацаараа хандаад тооллогодоо идэвхтэй хамрагдаарай гэж хэлье. Баярлалаа. Тэгээд Тунгаах өвгийн зүгээс ч гэсэн бизнес эрхлэгчдийгээ тооллоготой идэвхтэй хамрагдаарай гэж уриалмаар байна. Ийм өргөн хүрээтэй наривчлсан мэдээллийн сан үүсэж байгаа нь дараагийн бас судалгааны суур мэдээлэл болоо явах болов гэж бодож байна. Тэгээд нөгөө бизнесийн орчинд ийм ч асуудал байна, тийм ч асуудал ингээл олон шүүмжлэл байдаг ч тэгвэл тэдгээр асуудлуудын заримыг нь ч гэсэн шийдэхэд хувь нэмрээ оруулах юм боломж бол энэ тооллогод хамрагдах гэж бодож байна. Тэгээд бидний урилгыг авч тоолгын тухай ярилцсанд баярлалаа.
За ингээд дараагийн Тунгай хот подкастаар иргэн уулзцгаая. Түр баяртай.